2026 онд би яг одоогийнхоо мэдлэгээр YouTube-ыг эхлүүлсэн бол юу хийх байсан бол гэдэг бодол орж ирлээ. Тэгсэн чинь айгүй сонирхолтой байлаа. Анх эхэлжсэн цэгээсээ бодоход бүр харьцангуй өөр байлаа. Тэгэнгүүт надад нэг санаад өрсөн. Яг одоо YouTube-ыг эхлүүлэх гээд чадахгүй те. Хаанаас эхлэхээ мэдэхгүй, яаж хийхээ мэдэхгүй, шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа тэр хүмүүст өнөөдөр туслахаар шийдлээ. Тэгээ нэмээд бичлэгийнхаа төгсгөлд би энэ 2026 онд хамгийн их эрэлттэй байх боломжтой YouTube-ийн төрөл буюу тэр нишүүдийг та нартай хуваалцах болно. YouTube-ыг хийх хэд хэдэн шалтгаан хүмүүст байдаг. Нэг нь одоо яг өөрөө брэнд болох те, өөрийгөө таниулах, өөрийнхөө хийж байгаа зүйлийг хүмүүст хуваалцах, өөрийнхөө ур чадвар давуу талыг хүмүүст хуваалцах, өөрийнхөө үзэл бодлыг хүмүүст хуваалцах гэх мэтчлэн айгүй олон шалтгаанууд байгаа. Гэхдээ энийг ердөө хоёрхан хайрцагт хэдүүлээ хувааж хий. Нэг нь өөрөө ерөөсөө тухайн контентынхоо гол дүр биш. Өөрөө царайгаа харуулдаггүй, зөвхөн дуу хоолойгоо сонсгодог, эсвэл дуу хоолойч байхгүй те, зөвхөн edit, монтаж, янз бүрийн short clip гэх мэтчлэн контентууд байж болж байна. Нөгөөх нь өөрийнхөө хинбэ гэдгийг мэдрүүлдэг, үзэгчдэд өгдөг, ямар үзэл бодолтой, ямар үнцэнтэй, ямар онцлогтой, ямар давуу талтай, юуг зорж байгаа хүн бэ гэдгээ харуулдаг. Одоо өөрийнхөө community яг үнэнч дагагч нарыг цуглуулахыг хүсэж байгаа. Ийм хоёр төрөлд хэдүүлээ хуваачи эхлээд. За, өнөөдрийн бидний ярих зүйл бол эхний буюу те тэр тухайн контент бүтээгч өөрөө ерөөсөө ил гардаггүй, хэн байдгийг ч мэддэггүй тийм төрлийн контентыг энэ удаад ярихгүй. Зөвхөн яг өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө дуртай зүйл, өөрийнхөө сонирхол, авьяас, онцлог тэр болгоныг бусдад таниулах замаар өөрийнхөө үнэнч дагагчдыг цуглуулах гэж байгаа хүмүүст зориулж энэ зөвлөгөөг өгье. За тэгэхээр бидний хийх зүйл бол тодорхой болчлоо тийм үү? Өөрийнхөө царай төрхийг гаргана, эсвэл доо хоолойгоо гаргана. Тэгээд контент бүртээ өөрийнхөө яг ямар хүн бэ гэдгийг шингээгээд үзэл бодлоо илэрхийлээд те тэрнтэй чинь санал нэгддэг, тэрий чинь дэмждэг хүмүүс чамайг дэмжиж цуглаад ингээ явах учиртай. За тэгвэл тэр дотроо ямар ч төрлөөр контент хийсэн амжилттай байж чадах нэг хідэн аргуудыг хуваалцъя. Гол одоо хүчин зүйл гэх юм. Чи зүгээр яг цаг нөхцөөх зүйл хийх гээд байна уу? Эсвэл үнэхээр амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгээд энийг хийх гэж гэнэ үү гэдэг асуулт. Энд хариулаад үзтээ. За хүрч чадна гэж байгаа бол юу чамайг тийм итгэлтэй болгож байна? Тэрийг чи асууя. Энэ асуултын хариултанд чиний онцлог, чиний ур чадвар, чиний давуу талууд гарч ирэх байх. Магадгүй энэ асуултыг асуух хүртэл өөрийнхөө онцлог, өөрийнхөө давуу тал, өөрийнхөө ур чадварыг мэдэхгүй явж исэн хүн ч байж магадгүй. За тэгэхээр одоо тэр онцлог, давуу тал, ур чадваруудаа мэдсэн мэт чинь чиний тэр онцлог, тэр давуу тал, ур чадвар чинь яг ямар төрлийн контентэнд байвал илүү зохимжтой юм шиг санагдаж байна. Би нөгөө нэг дэлгэцийн санаас, камерны санаас би чамайг нөгөө ур чадвар юмнуудыг чи уншиж чадахгүй учраас ерөнхийд нь ингэж чиглүүлж өгч байна. Эндээс чи яг зөв чиглэл, зөв контентын төрлийг бариад авах юм бол амжилтанд хүрнэ. Тэгэхгүйгээр одоо юу гэдгийг ямар нэгэн тийм за зүгээр жишээ шүү заяа. Ямар нэгэн байдлаар тийм хошин мэдрэмж, humor, sense of humor тиймэрхүү зүйл байхгүй хүн entertainment чиглэл рүү орох юм бол маш хэцүү. Тэ? Тэрний оронд humor биш илүү тийм serious илүү нухацтай аливаа зүйлийг дүн шинжилгээ ээж задлж ярьдаг тийм төрлийн хүн байх юм бол чи одоо talking head төрлийн контент хийвэл илүү давуу талтай ч юм уу те. Гэх мэтчлэн яг өөрийнхөө онцлог тохируулж контентынхаа төрлийг сонгох юм бол чиний амжилтанд хүрэх магадлал чинь өснө. За контентын төрлүүд бол зөндөл байна л да. Entertainment. За entertainment дотроо бол маш олон шүү дээ. Та нар мэдчихэж байгаа те. Gaming байна. За өөрчн reaction, streaming, янз бүрийн challenge. За тэгээд кино тайлбар мэлбэр те. Тэд нар чинь бүгдээрээ anime guide майд бүгдээрээ entertainment-д орно. За дараагийнх нь болохоор talking head гэж байгаа. Одоо яг миний хийж байгаа энэ контентын төрлийг бол talking head гэдэг. Ярьдаг толгой. Гоё өстэй. Энүүгээр бид нар юу ч ярьж болно? Education ярьж болно, tech ярьж болно, тий? Эсвэл санхүүгийн зөвлөгөө, улс төр юу ч ярьж болдог. Өөрийнхөө чиглэлээр. За тэрний дараа vlog гэдэг контентын төрөл байна. Энэ контентын төрөл бол хизээч модноос гарахгүй. Хизээч одоо хүмүүс сонирхохоо болохгүй. Яагаад вэ гэхээр хүн гэдэг амьтны өөрийнх нь яг цаад гүндээ байдаг шинж чанар нь хүний хэрэгт маш их дуртай байдаг. Хүний амьдрал, хүний асуудал, хүний амьдрал тохиолдож байгаа тэр үйл явдлуудад цаанаасаа дуртай байдаг. Сонирхолтой байдаг. Тэм учраас ийм төрлийн контент бол хизээч юунаас гарахгүй, трендээс гарахгүй. Гэхдээ тэрийг хэн сайн яаж хийх вэ гэдгээс л бүх зүйл хамаарна. За тэрний дараа бол мэдээж подкастын төрөл. Подкаст гэдэг зүйл talking head юм шиг хэрнээ educational байж чаддаг, entertainment ч байж чаддаг, айгуу тийм хуримтгай шинж чанартай учраас
Подкаст бол өөрөө бие даасан төрөл болоод бас гараад ирж байгаа. За тэгэхээр эдгээрээс л ерөнхийдөө төрлөө сонгоно. Ерөнхийдөө төрлүүд бол маш ерөнхий ойлгомжтой байдаг. Нэг тийм олон янзын төрөл байхгүй. Тэгэхээр бидний түрүүн гаргаж ирсэн чиний онцлог давуу тал те эдгээр контентын төрлүүдийг яг алинд нь тохирохоор юм шиг байна. Алийг хийвэл чамд илүү амархан, илүү дуртай, урам зоригтой, хизээж уйдахгүй хийж чадах юм шиг байна. Ингээ бодоод үзье. Энийг бодоо зөв болчихвол амжилтанд хүрэх магадлал чинь өслөө. За дараагийн зүйл алгоритм. Энэ бол маш чухал. Бидний мэддэг байсан YouTube-ийн алгоритм 2026 онд шал өөр болж байгаа. Одоо өөр болоод эхэлсэн байгаа. Бид нар ингээд YouTube-ийн бичлэгнийхаа title, description, тэгэл tag тиймэрхүү зүйлүүдээр ингээд metadata-гаараа дамжуулж YouTube гэдэг платформ дээр энэ контентийг ямар агуулгатай контент юм бэ гэдгийг ойлгуулж өгдөг байсан цаг үе саяхан хүртэл байсан. Одоо энэ зүйл хэрэггүй болсон. Бид нар description дээр бичлэгнийхаа талаар тайлбар бичээд авах шаардлагагүй болсон. Бид нар tag дээр энэ бичлэгтэй холбоотой түлхүүр үгнүүдийг оруулж өгөх шаардлагагүй болсон. Бид нар title дээр заавал энэ бичлэгний агуулгыг ерөнхийд нь тайлбарлаад авах шаардлагагүй болсон. Яагаад вэ гэхээр Google компани өөрсдийнх нь гаргасан Gemini гэж хэмэл оюун ухаан YouTube дээр ажилладаг болсон. Бидний ярьж байгаа бүх яриа, бичлэгэн дээр гарч байгаа бүх текст, тэгээ харуулж байгаа обжектууд, тэгээ дээрэс нь ашигласан хөгжмийн хэм маяг энэ болгоныг тэгээ дээрэс нь бидний тайтлыг бас тодорхой хэмжээнд авч үзнэ. Энэ болгоныг базаад энэ контент яг ямар агуулгатай, ямар зүйл илэрхийлсэн, хүнд юу ярьж, юуг ойлгуулах гэж хийсэн контент гэдгийг бүр маш дэлгэрэнгүй, маш нарийн ойлгодог болсон. Тэгээд энэ ойлгож авсан мэдээллээр дамжуулаад миний энэ бичлэгийг сонирхож болох үз хүмүүс рүү тараадаг. Ийм болж өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр бидний хамгийн анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр маш ойлгомжтой, эмх зэгцтэй, хэлхсэн санаа нь тодорхой тийм контент байвал алгоритмд одоо буюу Gemini-д илүү сайн танигдана. Илүү ойлгомжтойгоор танигдах юм бол Gemini тэр бичлэгийг чи яг хэрэгтэй хүнд нь илүү оновчтой хүргэж өгч чадна гэсэн үг. Одоо энэ Gemini бидний бичлэгийг анализ хийгээд байгаа нь бас эрсдэлтэй шүү. Бид нар бүх юмаа тооцоолж нарийн хийхгүй бол за одоо жишээ нь маш нухацтай, боловсролын чиглэлтэй одоо тийм маш нухацтай тийм serious төрлийн зүйл ярьж илаа гэж бодъё. Гэхдээ ард нь дэвссэн хөгжим нь тийм аз жаргалтай, happy хөгжим байх юм бол Gemini ингэж бодно. За энэ бичлэгэн дээр маш нухацтай зүйл ярьж байна. Гэхдээ энэ дэвссэн хөгжим нь юу вэ? Энэ одоо joke юм бах та гэж бодно. Нэгэсэндээ Gemini төөрөгдөлд орно. Ингэснээр нөгөө чиний бичлэгний түгээлт буурна. Тэгэхээр бид нар одоо контент хийхдээ бүх пост продакшны бүх зүйлүүд дээр маш нарийн анхаардаг болох хэрэгтэй байна. Дэлгэцэн дээр харуулах текстүүд дээр ямар үг ашиглах вэ? Ард нь дэвсэж байгаа хөгжим нь ямархуу уур амьсгал мэдрүүлсэн байх уу гэх тээ. Зүгээр нэг юм ямар ч хамаагүй дурын хөгжим л байх хэрэгтэй гэдээ хөгжим дэвсээд байх юм уу? Эсвэл ямар ч хөгжимгүй одоо энэ бичлэг шиг байх юм уу те? Тэр болгоныг маш нарийн төлөвлөж хийх ёстой болж эхэлж байгаа. Одоо энэ дээр л жинхэнэ контентын хийцлэл гэдэг зүйл дээр бид нар илүү их өрсөлдөөн үүсдэг болж эхэлж байна. Мэдээж алгоритм бас нөлөөлөх хүчин зүйл нэг зүйл хэвээрээ байгаа. Тэр юу вэ гэхээр engagement те. Үзэгчид контентын дээр чинь хэрэг лайк дарах, хэрэг комент бичих, хэрэг шеэрлэх зэрэг те. Ямар нэгэн контент дээр чи хийж байгаа үйлдэлүүд бас алгоритмд нөлөөлдөг бол хэвээрээ байгаа. 100% Gemini дангаараа хариуцахгүй, дангаараа шийдэхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бид нар маш сайн мэдж байгаа хэрэгтэй. Энэ мэдж байгаа мэдлэгээ ашиглаад бид нар контентэнд шингээгээд явах юм бол амжилтанд хүрэх магадлал чинь дахиад өслөө. За 3 дахь зүйл. Энэ бол контент бүтээгчийн илүү soft skill-тэй холбоотой зүйл, hard skill биш. Тэр юу вэ гэхээр шүүмжлэлээс айх айдас. Хүмүүс намайг юу гэж хэлэх бол, хүмүүс намайг доромжлох бах, хүмүүст таалагдахгүй бол яах вэ гэл бодлууд байгаа штэ. Чи өөрийнхөө зорилгыг биелүүлэх гээд байгаа мó хүмүүс тийм хийж өгөх гээд байгаа мó? Хамгийн ихний асуулт те. Чи өөрийнхөө зорилгыг биелүүлэх гэж байгаа үстэй. Чиний зорилгыг биелүүлэхэд тэр чамайг шүүмжилж доромжилдог хүмүүс туслах уу? Үгүй бах. Дээрэс нь тэр хүмүүсийн бичиж байгаа зүйл чамайг 100% тодорхойлохгүй. Тэр бол зүгээр тэр хүмүүст бодогдсон, тэр үед төрсэн зүгээр л бодол санааны илрэл. Тэр чи тэрэнд нэг итгээд тэ намайг тэнд гिचлээ. Яана би тэнийг юм байна гэж хямраадах ямар ч шаардлага байхгүй. Хорвоо дээр ямар ч үзэн ядалт хейтер авдаггүй хүн гэж байхгүй. Нэг хүн бол байдаг гэсэн. Тэр нь Mr Bean. Гэхдээ би бол тэгж бодохгүй байна. Mr Bean-ийг хейдэлдэг хүн хаанигтай байж л байгаа. Гэхдээ ер нь дэлхийн нийтийн бенчмаркаас харах юм бол хамгийн бага хейтертэй хүн бол Mr Bean юм шиг байгаа. Бараг байхгүй шахав. Тэгэхээр ер нь бол үзэн ядагчгүй амьдрал гэж байхгүй. Хэрвээ тийм зүйл байхгүй байх юм бол чи өсөн дэвжиж чадахгүй. Чи өөрийнхөө хаана явж байгааг мэдэхгүй. Гэх мэтчлэн энэ шүүмжлэл гэдэг зүйл бол маш олон давуу талууд бас цаана байдаг. Тэгэхээр шүүмжлэл гэдэг зүйлээс ерөөсөө айгаадах шаардлагагүй. Тэгээд
Дээрэс нь тэр шүүмжилсэн комментууд, доромжилсан комментууд дээр хэд их цагаа урж тэрэнд бүр автаадах ерөөсөө ч хэрэг байхгүй. Хамгийн гол үргэлж санаж явах ёстой зүйл чи юу вэ гэхээр чи зоригтой хүн. Зориг чинь илүү чухал. Тийм ээ. Тэгэхээр зоригтой хүн бол те одоо муухагаар хэлээ л да. Замын нохоо хуцчил байдаг, тэрийг хизээж тоодоггүй. Урагшаараа л явдаг. Хэсэг хугацааны дараа тасч тийм дөө. Тэгээд энэ шүүмжлэлээс айх айцаа чи үгүй хийгээд зориг руугаа тууштай урагшаа явж чадах юм бол амжилтанд хүрэх магадлал чинь дахиад өслөө. Сэтгэл зүйчин доктортой байна гэсэн үг шүү дээ, тий. За, сүүлийн миний өгөх зөвлөгөө гэх юм бол thumbnail. За, зарим контентуудыг бид нэр хонон үнжин бэлтгэдэг. 2-3 өдөр хүргэлжлэх юм болдог. Рекорд явна, edit явна. За, тэгэнгүүт хамгийн сүүлийн шат буюу thumbnail дээр бид нэр за ингэсгээд хийчихэд ерөөхдөө жоохон ханга дуу хандах үзэгдэл байдаг. Угаасаа тэгчж байсан. Энэ бол маш буруу зүйл. Thumbnail гэдэг зүйл чинь хамгийн чухал зүйл. Хүн яагаад чиний бичлэгийг орж үзэх ёстой вэ? За яг хоо чи тэр бичлэгийн дотроо бүр алт шиг үнэтэй амар үнэтэй ховор мэдээлэлтэй чухал мэдээлэл хуваалцчихлаа гэж бодъё л доо. Гэхдээ тэр хүн гаднаас нь хараад чиний бичлэгэнд тийм лаг зүйл байгаа гэж мэдэхгүй. Тэгээ дээрээс нь чамайг танихгүй. Тэ? Тэгэхээр тэр хүн яагаад чиний бичлэгийг орж үзэх ёстой? Гаднаас нь яаж мэдхүү? Тэрийг мэдрүүлэхийн тулд бид нэр thumbnail дээр маш нарийн ажиллах хэрэгтэй. Сонирхлын татах хэрэгтэй. Ер нь бол YouTube гэдэг платформ руу яваад орох юм бол бид нар бичлэг биш бид нар баахан зураг хардаг тий. Битүү thumbnail зураг болон тайтлыг хардаг. Тэр дундаас сонголтоо байдаг. Одоо ер нь яг бичлэгийг search хийж хайж үздэг хүн ер нь ховор болсон. Дандаа YouTube-ийн home screen дээрээс scroll-дож гүйлгэж байгаа л үздэг болсон тий. Тэгэхээр бидний хамгийн анхаарах ёстой чухал зүйл бол thumbnail болчиход байгаа. Тэгэхээр thumbnail дээр маш өндөр ач холбогдлогоор Photoshop, өөр thumbnail хийх боломжтой фото эдитийн програмууд дээр эртхэн ур чадваруудаа суралцаад явж байгаарай. Үнэхээр боломжгүй бол те өөрөө хийж чадахгүй байвал ядаж ажиллаж чаддаг хүнд нь мөнгөний төлөөд ч болтгой хийлгэх ч юм уу те. Үнэхээр чи зоригтой хүн юм чинь зоригтой үрхийн төлөө чи тодорхой хэмжээний зардал гаргах л ёстой. Тэгэхээр тэр мөрөн дээр маш сайн анхаарах хэрэгтэй шүү гэж би эхнээс нь зөвлөмөр байна. Тэгээ thumbnail дээр чи 100% анхаарлаа төвлөрүүлж ач холбогдлогч ажиллах юм бол чиний амжилтанд хүрэх магадлал дахиад өслөө. Тэ? За, одоо нэг сүүлчийн тип хуваалцъя. Хэрвээ чи үнэхээр микрофонгүй, хэрвээ чи үнэхээр камергүй байгаа хэрнээ ямар ч хамаагүй контент хийгээд эхлүүлчихье гэж байгаа бол тэрийг түр азнараа. Чи хараахан бэлэн болоогүй байх гэсэн үг. Өөрийнхөө бэлэн байдлыг хангаад, өөрийгөө зэвсэглээд тэгээд контент хийж эхлэвэл арай зүгээр. Яг гоо би анх өөрөө камергүй чихвчнийхаа микрофоноор ярьж контент хийж эхэлж исэн. Тэгтээ миний эхэлж исэн цаг үе, өнөөдрийн цаг үе хоёр өөр. Одоо өнөөдөр бол контентын өрсөлдөөн, чанарын өрсөлдөөн амар өндөр болсон учраас хүмүүс бас дагаад тэр зүйлүүдэд ач холбогдол өгч контент үзэх сонголтоо хийдэг болсон. Тийм учраас чи ядаж мэргэжлийн камер байхгүй ч гэсэндээ веб камертай. Тэгээ нэг дуугийн чинь бас аятайхан цэвэрхэн дуурах гэж. Микрофонтой болсон хойно контент хийж эхлүүл илүү зүгээр шүү. Тэгэхгүй бол анханасаа үзэгчдэд чанаргүй контент бүтээгч гэдэг сэтгэлдлийг төрүүлчих юм бол тэр зүйлээ арилгахад нэлээд хэцүү. Тэгэхээр жоохон өөр hard skill, soft skill-үүдээ тэр дундуур нь хөгжүүлж явах явцдаа камер, микрофон, тэм техникийн асуудлуудаа шийдээд нэг мөсөн жоохон аятайхан өрсөлдөж болох үс хэмжээнд эхлэвэл илүү зүгээр. Одоо бол цаг үе дэндүү өөр болсон. Контентууд ямар амар чанартай яаж хийгддэг болцсныг та нар бүгдээрээ харж байгаа шүү дээ. Мэдээж тэр зүйлүүд үзэгчдийн сонголт хийх тэр цензурт нь маш том нөлөө үзүүлдэг болсон шүү гэдгийг бас захиж хэлмээр байна. За одоо та нарын хүсэн хүлээжсэн 2026 онд ямар контентын төрлүүд яг алах гээд байна гэдэг мэдээг сонсгоо түлээж магадгүй. За, миний таамаглаж байгаа, миний ер нь анзаарж байгаа хид хідэн төрлүүд байна л да. Тэр юу вэ гэхээр яг Монголын нөхцөлд болон дэлхийн нөхцөлд гэдэг хоёр хувилбараар би та нартай танилцуулъя. За, дэлхийд бол одоо 2026 онд AI-тай холбоотой AI-уудын заавар зөвлөгөө өгдөг тийм одоо tech тал руугаа тэгсэрний educational тэгээ AI-тай тийм talking head төрлийн контент дэлхийд даяараа эрэлттэй байх болно. Яагаад тэгэхээр 2026 онд бол AI дахиад ноён ориглон байсаар байх болно. AI бол бүх одоо анхаарлын төвд байдаг сэдвүүдийн нэг байсан хэвээрэл байх болно. Хүн болгон AI-ыг сонирхдаг, сурахыг хүсдэг, ашиглаж сурахыг хүсдэг те.
өөрийнхөө ажилд хэрэгтэй тустай байдлаар ашиглахыг хүсдэг учраас тэрнийхэн талаар зөвлөгөө өгдөг контентууд бол бас нэлээд хүмүүсийн сонирхлыг татна. Тэгэхээр чи өөрөө AI гэдэг зүйлийг сураад тодорхой хэмжээнд мэдлэг хөрвүүлээд тэгээд тэр зүйлүүдийг тайлбарлаж өгөхөө хажуугаар дээрэс нь энийг ямар арга барилаар яаж хэрэглүүл, хооронд нь яаж холбож хэрэглүүл, ямар үр дүн гаргаж болох юм гэдэг талаас нь тайлбарлаж өгөх юм бол тэр бол маш үн цэнтэй, хэрэгтэй, эрэлттэй контент бол байж чадна 100%. За дараа нь дэлхийд 2026 онд эрэлттэй байх контентын төрөл бол soft skill, хувийн хөгжил, тэгээд бүтээмжтэй байдал зэргийн талаар ярьдаг бас төрлийн контент. Бас л адилхан talking гэдэг. Яагаад гэхээр одоо сүүлийн үеийн сошиалын хөгжлөөс болоод контент гэдэг зүйлийн одоо нэрчимтэй урсгалаас болоод хүмүүсийн анхаарал төвлөрөл, ажлын бүтээмж гэдэг зүйл асар ихээр унж байгаа. Допамин триггерт орж байгаа. Бид нар те контент үзэл допамин ялгарууллал. Тэгэл нөгөө тархич чинь те нөгөө гоё юм үзээчээ гэл. Тэгэл нөгөө нэг ажил хичээл юу гэдгийг те урт зүйлдээ төвлөрч чадахгүй. Байнга нөгөө нэг утас руугаа анхаарал нь яваал. Нэг мэдсэн чинь ингээл скроллцсон сууж идэх те. Иннээс болоод бүтээмж гэдэг зүйл унаад өөрсдийнх нь хүмүүсийн ажил амьдралд нь яалтчгүй мэдэгдэхүйц нөлөөлөд байгаа учраас энэ зүйлээс яаж гарах уу, энийг яаж багасгах уу, эсвэргээрээ яаж бүтээмжтэй болох уу, яаж өөрийгөө хянах уу гэдэг тал руугаа хүмүүс эрэл хайгуул хийж эхэлсэн байгаа. Тийм учраас тэр талын зөвлөгөө, тэр талын мэдлэгээ хуваалцсан, өөрийнхөө амьдралд тохиолж байгаа туршлагуудыг хуваалцсан, өөрөө одоо тэр хэцүү те тэр одоо бүр ингээд контентэнд донтцсон те. Нэг бол энэ чинь бол донтолгон шүү дээ. Ийм байдлаасаа хэрхэн гарч ийн, өөрийгөө яаж digital detox хийж ийн гэдэг процессыг бас хуваалцдаг ч юм уу те. Тийм төрлийн контент бол бас хүмүүсийн сонирхлыг татна. Хүмүүст хэрэгтэй зүйл учраас, хайж байгаа зүйл нь учраас. За одоо монголчуудад илүү үзүүштэй, сонирхолтой, анхаарлыг татаж чадах үйс тийм контентын төрөл гэх юм бол номер 1-т Монголын үүх түүх, өв соёл тийм ээ. За яагаад гэхээр та нар нэг зүйлийг анзаарж байгаа юу? Сүүлийн 1 жил гаруй хугацаанд монголчууд дэлхийд олон амжилтыг үзүүлж байна. Ер нь бол хаасаагүй Монгол гэдэг нэр гарч байна. Монголчууд ч өөрсдөө тэрэндээ айгүйх огшж байна, талархж байна, баярлж байна тий. Тэгээ дээрэс нь залуу уран бүтээлчид, залуучууд Монгол өв соёлоо маш их судалдаг болж байна. Монгол өв соёлоо өөрсдийнхөө контент, уран бүтээл хийж байгаа ажил юмнуудаа маш их шингээдэг болж байна. Тэгэхээр энэ байдал цаашаа ч үргэлжилнэ. Тийм учраас тэр хүмүүсийн мэдхгүй түүх, хүмүүсийн мэдхгүй өв соёлын онцлогуудыг таниулсан, сурталчилсан, бүр яг судлаад ингээд нарийн дэлгэрэнгүй тайлбарлаж чадахгүй ч гэсэндээ өөрөө тэр бүхнийг сурах гэж ирмэлзэж яваа хүний стори ч юм уу те. Ямар нэгэн байдлаар тиймэрхүү зүйлсүүдийг шингээсэн контент бол маш олон хүний анхаарлыг татж чадна. За хоёрт нь санхүүгийн боловсрол. Монгол улсад эдийн засгийн хямрал бол явж байгаа. Явагдаад эхэлсэн байгаа. Энэ хямрал хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн гарах үр дүн нь юу вэ гэхээр хүмүүс мэдээж тодорхой хэмжээнд мөнгөний хомсдолд орно. Мөнгөний хомсдолд ороод ирэхээр тэр байгаа мөнгөө яаж менеж хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ те. Тэгэхээр санхүүгийн боловсрол, санхүүгийн зөвлөгөө, хөрөнгө оруулалт гэх мэтчлэн тэр төрлийн контентууд бас хэрэгцээтэй контентууд байж чадна. За тэгээ мэдээж reaction, review те тэр төрлийн контентууд бол хизээч одоо алга болохгүй хүмүүс үзсэн хэвээрээ байна. Гэхдээ миний анзаарж байгаагаар кино тайлбар төрлийн контентуудыг хүмүүс бас үзэх нь айгүй багассан юм шиг байлаа. Тэгэхээр буцаад эргээд цэвэр reaction те. Яг чиний одоо ямар reaction гаргах нь гэдэг зүйл буцаад сонирхолтой болж эхэлж байгаа юм шиг санагдсан хүмүүст бол. Тэгэхээр энэ төрлийн контентыг бас нэг оролдоод үзэхэд гэмгүй. За тэгээд lifestyle мэдээж нөгөө vlog те амьдралын хэв маяг. За тэгээд тэр тусмаа хөдөөгийн амьдрал, хөдөө аж ахуй, малтай айл, өдрийн амьдрал нь яаж өрнөдийн тэгээ тэр дундаа тухайн нэг контент дээр яг юуг нь онцолж харуулах уу гэх мэтчлээ. Иймэрхүү бидний өдөр тутам тааралддаггүй тийм зүйл маш их сонирхолтой санагдана. Тэгэхээр тэр тал руугаа бас контент хийгээд үзээрэй. Гэхдээ ер нь бол хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хүмүүст яг юу хэрэгтэй байна вэ гэдэг дээр дөрөөлж контент хийх юм бол тэр бол маш үн цэнтэй контент. Тэрнээс хэр их олон хүн үзээд өнгөрөх нь чухал биш. Тэр үзсэн хүн болгон чинь ямар нэгэн байдлаар хэрэгтэй зүйлээ тэндээс олж авч чадах уу үгүй юу гэдэг зүйл нь эцэст хамгийн чухал. Одоо чиний контентын хамгийн гол үн цэнд байдаг. Тэгэд эргээд тэр нь чамд үнэнч дагагчдыг чинь авчирч өгдөг. Тиймэрхүү зүйлүүд байгаа. За тэгээд 2026 онд YouTube эхлүүлэх гэж чадахгүй байсан тэр гацаанаасаа гараад миний өгсөн зөвлөгөөнүүдийг ашиглаад
зорилгодоо хүрэх гээд нэг оролдоод үзээрэй. Миний саяны өгсөн зөвлөгөөнүүдээс гадна дахиад нэлээд олон ур чадварууд мэдээж хэрэг болдог. Гэтэ тэдгээрийг бол явцын дунд юмаа хийж явах замдаа ойлгоод суралцаад явах боломж зөндөө байдаг. Хамгийн эхний алхмуудыг чинь би зөв хийх тал руугаа чадах чинээгээр туслахыг хичээлээ. Тэгээд миний хуваалцсан зүйл үр дүнгээ өгөх байх гэж найдаж байна. Амжилт хүсье.